Эсэл танилцуулах 5 дахь сургууль маань анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль. За бидний хэл зайснаар бол анагаахын анагаахл гэж ярьдаг те. За вебсайт нь NUMS эдүүцэг юм байна. За ийшээ ороод зүүн дээдлийн хэсэгт байгаа эсэл дээр дарах юм бол эсэлтэй холбоотой мэдээлэл гарч ирэх нь. За яг энэ эсэлт хэсэгт 3 ийм хэсэг байна. Төгсөлтийн өмнөх буюу EBS төгсөгчд зориулсан. За энэ магистр, доктор мэргэжилт дэвшлүүлэх бол EBS төгсөгчдөд хамааралгүй. За төгсөлтийн өмнөх буюу дил гэдэг дээр ингээд даръя. За ингэхээр бол одоогийн байдлаар юу эхлэх байгаа юм байна. Анагаахын эсэлтийн бүртгэл тун удахгүй нэгдэнэ гэсэн байна. Яг тодорхой хугацаа алга. За эсэлт эсэх хүсэлт гаргах алхмыг зааварчилсан байна. Бүртгэл хийсний дараа эсэлтийн хураамжуулалтын эсэхүйн санамжтай танилцсанаар эсэлтийн ихний алхам дуусна. За тэгэхээр эсэлтийн бүртгэлийн хураамжтай байх нэ. За мэргэжил сонголтоо хийн. Системд бүртгүүлээд нэвтэрсний дараа мэргэжил нэмэх товчтой дарж мэргэжил сонголтоо хийх нэ. За өөр бол энд юм алга. За мэргэжил танилцуулга гэдэг дээр ингээд харахаар за ер нь бол ингээд тодорхой мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр заавал одоо нэвтэрж урсны дараа энэ мэргэжлийн танилцуулгатай танилцах боломжтой болов гэж бодлоо. Энэ юунууд нь товчнууд нь ер нь ажиллахгүй байна. За өөр ерөөсөө энэ одоо эсэлт гэсэн юм дотор нь одоо өөр мэдээлэл байхгүй бах юм. За харин энэ үндсэн сайтных нь сургалт хэсэгтэр дараа бакалавр дээр дарахаар иймэрхүү мэдээлэл гарч ирж байна. Эсэх хүсэлт гаргана, эсэгчийг шалгаруулна, эсэгчдэд тавигдах шаардлага мэргэжлээ хэрхэн сонгох вэ гэсэн ийм мэдээллүүд байна. Босго онооны жагсаалтыг энэ дээр дараад харж болох юм байна. За жишээлбэл энийг жоохон томруулахгүй харагдахгүй нэ. За дүр сонслогооны техникч, хим, математик аль нэгээр нь 440, дагалдах шалгалт нь биологи, физик 440-өөс дээш бол гэж байна. За нийгмийн эрүүл мэндийн судлаач, хүний их эмч. За мэдээж одоо хүүхдүүдийн хамгийн их сонирхдаг мэргэжил бол хүний их эмч. За хим, математик аль нэгээр нь өгөөд 490-өөс дээш оноо, биологи, физикээр дагалдах шалгалтаа өгөөд 490-өөс дээш оноо 6 жилийн хугацаатай суралцнаа гэсэн мэдээлэл байна. За эргээгээд вебсайтаа жижигрүүлж харуулъя. За суралцагчийн гэрээ гэж бас байдаг юм байна. Энэ гэхдээ 2025 оны гэрээ байна. За яг энийг гүйлгээд харчихад бол илүүдэхгүй байх. За ингээд салбар сургуулиуд нь жишээлбэл ямар мэргэжлэр суралцвал хаана сурах юм бэ гэсэн юм байна. За хавсарсан буюу одоо олон улсын ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг юм бэ гэхээр Америк нэгдсэн улсын Georgia State University-тэй хамтарсан хүний их эмчийн хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байна. Уламжлалт анагаахны эмийн ургамал судлал. За энэ дотоодын их юм шиг байна. Монголын анагаах ухааны олон улсын сургууль гинэ. За эдний вебсайт ерөөхдөө нэг жоохон бусад сургуулиудаа бодвол бага мэдээлэлтэй юм байна гэж бодлоо. За тэгээд эрдэм шинжилгээний ажил, эмнэлэг, оюутан. За энэ оюутан хэсэгт дарах юм бол сургалтын зээл, тэтгэлэг гэдэг ингээд байгаа юм байна шүү. За сувилагч мэргэжлийн тэтгэлэг болохоор зөвлөгчийн тэтгэлгийг олгоно. Голчтун тийм юм бол за сургалтын төлбөр төлсныг ингэж шалгана. Хөдөлгөөн засалж гэдэг. За бодлоготгүй тусламж юм байна гэд. Ийм байна. За сургалтын зээл, бусад тэтгэлэг гэдэг дотор нь юм. Захирлын нэрмж тэтгэлэг олох журам, Mitsubishi корпорацийн тэтгэлэг. За Солонгосын сүүл хажуун судасны мэд заслын эмнэлгийн захирлын тэтгэлэг гэдэг иймэрхүү мэдээллүүд байна. Тэгэхээр эсэлт дотроо биш энэ
үндсэн вебсайтныхаа оюутан хэсэгт нь бол ийм мэдээлэл оюутны 1 2 дугаар байртай юм байна. За оюутны байрныхын журам мурам янз бүрийн юм байгаа юм болов. За дотор байрны гэрээ юм байт юм байна. Эрүүл мэндийн шинжилгээний хуудас бас бүглэх хэрэгтэй юм байна. За нэгдүгээр дотор байр нь 3 дотор байртай юм байна. Ингээд 360 гаруй 360 нийтдээ бараг 1600-аад оюутны байртай байна. Багтаамжтай юм оюутны байртай байна. За иймэрхүү мэдээллүүдийг клуб, спорт зал, оюутан солилцоо гэх мэдээллүүдийг бас авч болох нэ. За энд жишээлбэл Солонгос руу, Япон руу, Хятад руу, Швейцар руу, Герман руу, Польш руу, Австрали улс руу гэх мэтчлэнгээр одоо солилцоо бас хийдэг юм байна. За дэлгэрэнгүй мэдээлэл бол байхгүй байна. Тэгэхээр оюутан болж ирсэнийхээ дараа дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байх гэж бодож байна.